За шалом эзний амар амгалангаар мэдчилж байна. Итгэл яхан дэстер минь. За би нэг товчгоо нэг гэрчлэл хуваалцъя. За тэрнээс наан шалом бидний гэрчлэлгээд энэ группийг анх нээсэн зорилго бол зөв өдөр болгоны бидний амьдралд болж байдаг альва эзний ухаар болж ойлгуулж хийж байгаа ивэл ерөөл сануулга одоо юу ч байж болно. Тэр зүйлийг бид нар байнга биентэйгээ хуваалцсанараа хоёр талтай нэгдүгээрт өөрөө гаргаж ярьснараа бас өөрийн болгож тэрийг ингэж хамгаалдаг гэж би бас боддог. Тэгээд бусдад бас хэлснээрээ яг эзнийтэй тухайн ерөөл юу вэ нөө ухааруулах зүйл юу вэ нөө тэр нууц ямар илчлэлт вэ нөө тэр зүйлийг бусдад амжуулснараа бас бид нар хариуцлагынхаа үүргээ бас нярвынхаа үүргээ биелүүлж яана гэж бас нэг тийм хоёр дахь үнцэг байгаа. Тэгэхээр альж талаасаа бас чухал групп баха гэж бүгд бодсон. Тэгээд би өөрөө ч гэсэн яг яахтар гэрчил тавьж чадахгүй байгаа нэг зүйлээ ингээ бодохоор хэтэрхий одоо стандартаа өндөрт тавиад тэгээд одоо бэлдээ ямар одоо юу гэдэг бүтцтэйгээр гэрчлэлээ ярих уу марих уу гэд янз бүрийн магадгүй бодох тиймэрхүү төлөв байдал байж ирснээс болоод магадгүй ингээд жон хойшлсоор тэгээд нөгөөд мартагддаг ч юм уу тиймэрхүү байдлаар явж ирсэн байхаа гэж анзаараад байгаа. Тэр утгаараа зөвхөн өчтөр болсон зүйлээ одоо бас хийх зүйл байгаа ч гэсэн зүгээр ямар ч бэлтгэх зүйлгүйгээр зүгээр шууд л гар утсаа барайл байгаа одоо ямар хувцастайгаа байна. Шууд тэр үедээ яаж ярьсан маахгүй гол нь тэр зүйлийг гадагшлуулах нь чухал байна гэдэг үүднээс би нэг зүйлийг хаалцъя. Та нар ч гэсэн бас энэ ярьсан зүйлийг ойлгосон болвол тэгээд хаалцдаг байвал хин хиндэ гурвалсан одоо давуу талтай танд сонсогчд бурханд ч гэсэн тэнгийн ажилд ч гэсэн те. Тэгэхээр өчигдөр би нэг цуглаанд маначи ажил хийдэг, харуул жижүүрийн ажил хийдэг, одоо хийж эхэлж байгаа. Тэгээд бас эзний ивэл ерөөл шалаам үйлчлэлийн хажуугаар бас тэ хэрэгцээгээ хангах байдлаар эзэн ийм боломж хангаж яагаад хангасантаас талархсан. Тэгээд 7 хоногт нэг удаа гардаг. Тэгээд өчигдөр яг ээлжин дээрээ зүгээр бид нар би бас давхар нэг өсвөрийнхөө манай найз гэдэг бит хоёр тэгээд цуглааныхаа өсвөрийнхөнтэйгээ нөхөрлөх ярилцах Ром номын талаар хэлэлцүүлэг нэг хуваарийнхаа дагуу тэгээд тийм ярилцлага болсон. Тэгээд хэдэн цагч ярьж шүү. Тэгээд тэр нэлээд хэдэн цаг ярилцсны дараагаар дуусаад тэгээд ерөнхийдөө бол жоохон амрах нэг хэвтэх байдлаар ингээд хэвтэх гэж байх үед бол ерөнхийдөө бол миний дотор тийм нэг юм сонин мэдрэмж байсан л да. Нэг тийм буруутгал юм шиг нэг юм буруу хийсэн юм шиг. Ер нь бол зөвхөн өчигдөрч биш. Ямар нэгэн байдлаар бурхны ажлыг хийх үед бурхны одоо тэ сүнслэг зүйлийг бурхны талаар аливаа зүйлийг ярилцдаг ч юм ямар нэг юм хийсэн дараагаар нэг яг нэг тийм мэдрэмж төрдөг гэхээр та бас мэдж байгаа хүмүүс нь холбогдох хүмүүс нь холбогдох байх. Энийг бол хоёр талтай гэж хардаг. Бас бурхнаас байдаг. Тэгээд ариун сүнстэй ярьж тухайн ингээд удаан хугацаагаар дамаа бид үг хэлээ Яаков 3 дээр байгаачлаа үг хэлээ хязгаарлах гэдэг бол маш одоо хэцүү даваа байгаа. Тэгэхээр үг хэлээ хязгаарладаг хүн бол ерөнхийдөө бие хянах чадвартай гэдэг байдлаар бас сэлдэг хэсгүүд бас байдаг. Тэгэхээр тэр утгаараа олон цаг ярина гэдэг бол дунд нь олон юм алдаа гаргасан байх боломжтой байдаг учраас ямар нэгэн байдлаар эзэн ингэж те ярьсан зүйлээ алдсан зүйлээ эргэж санаараа гимшээрээ дараа нь дахиж тэр зүйлээ алдахгүй байхын тулд цэвэрлээрээ ингээд гоё тийм байдлаар бол мэдээж санагддаг. Гэхдээ зарим тохиолдолд ингээ анзаарахаар яг яаж бодоод сүртэй мэдээж би алдаагүй те ярьсан гэж хэлэхгүй. Ямар нэгэн байдлаар те ингээд зарим нэг үгийг буруу хэлсэн байдлаар те биеийн хилээ буруу илэрхийлсэн ч юм уу эсвэл сэтгэлийн хөдөлгөөнөөр болоод ямар нэгэн зүйлийг алдсан малцнаас одоо тиймэрхүү нэг юм байдаг. Гэхдээ тийм зүйл бол харин тэглээ шүү энэ дээр бас жоохон буруу юм ярьчлаа шүү тэгээд ингээд дараагаар нь за хинья гэд ингээд болчих боловч ингээд дотор нэг гүнд нэг юм сонин нэг юм хүнд нэг яг амар нэг юм буруу хийсэн юм шиг л нэг тийм мэдрэмж байгаад байдаг байхгүй. Өчигдөр бас тийм байсан. Тэгэхээр тэрийг ингээд бодоод яагаад ингээд байгаа юм болоо гэдэг энэ боддгол доо. Тэгээд өчигдөр бас ийм зүйл болсон учраас ингээд бодоод залбираад тэ эзэн минь амраахаарай тэ амар тайван байлгаж өгөөрэй гэдэг янз бүрийн байдлаар ингээд үзээд ирээсээ болдгоо. Тэгээ би бас ерөнхийдөө бол заримдаа бол ингээд тэ нэг яг энэ үйлчлэлээ бүтэн цагаар хийдэг байсан. Тэгээс одоо бас манай занаа хийгээд
Тэгэхээр ингээд заримдаа нойргүй хонох монох ч юм уу тиймэрхүү юу байдаг л да. Зайлшгүй гэхээс илүүгээр заримдаа би өөрөө зүгээр сайн дураараа тий шүн юм бас юм хийж магадгүй шар шуу гэдэг хүн ч юм уу бүүмэд. Ямар ч хэсэн тэр нь ч яг сул талаас байгаа. Тэгэхээр тэрнээсээ болоод ингээд нойр унтахын тулд бас ингээд жоохон одоо тий нөгөө нэг ингээд үз тардаг тийм үйл байдаг. Тэгэхээр тиймэрхүү үедээ бол заримдаа би ингээд янз бүрийн одоо тий relaxing music ч юм уу тий янз бүрийн байдлаар тиймэрхүү нэг юм амраах зүйлийг ерөнхийдөө бол ингээд сонсонгоо хөвтөх ч юм уу ингээд намуухан дөө үжим ч юм уу янз бүрийн байдлаар ингээд үзэж тарж байгаа дараа гэж унтах тохиол байдаг байхгүй. Тэг өчтөр бол ямар нөгөө өөрийнхөө те мэддэг хитэ арга маргаа хэрэглээд ерөөсөө нойр үрдэг. Нойр хүрхэнд байтугай тухайн нэг зүйл тухайн сонсож байгаа те тэр гоё аялгуутай намуун зүйл рүүгээ орж чадахгүй ингээд дотор ингээд өмөрөөд байгаа байхгүй. Тэгээ би ингээд бодоод юу эзэн минь би ингээд те зүйл ярьсандаа ингээд ярьсан зүйлээ санаад юусаа болдгоо яасан болоо хин нэгний гомтоосон болоо яасан бол бодоод олддгоо тэгж яагаад гинт нэг зүйл санагдсан л да. Юу гэхээр урд нь бас би нөгөө нэг одоо хараа YouTube дээр яг англи хэлтэй хүмүүс л дээ. Англи хэлтэй хүмүүст YouTube дээр би хайхтар англи хэлтэй гэж өөрөө хэлээд байгаа юм биш. Зүгээр сонсголын англи хэл дээр бол ойр зүрийн байдаг учраас аудио одоо мундаг те нөгөө нэг Moody гээл те одоо John Bunyan одоо юу гэдэг Sproul гэл мундаг одоо бидний өмнөх үеүүдийн мундаг одоо Америкийн теологчдын доктор профессоруудын гаргасан номууд байдаг. Тэрийг YouTube дээр үнгүүгээр байдаг, фри байдлаар. Гэхдээ аудиогоор сонсох. Тэгээд тэрийг би сонсонгоо нэг удаа би сансан л да өчигдөр гинт. Одоо тэр номын уншсан уншилгыг сонсох үед урд нь би амарч исэн байхгүй. Тэгээд тэрийг би гинт санаад тэгээд нөгөө нэг тэр ямар сууг байгаа вэ? Нэг сууг байдیں۔ Тэр бүх номууд үнгүү номууд байдаг аудиогоор. Тэр лөө орж байгаад тэгээд өчигдөр Heaven гээд Тэнгэрийн улсын талаарх ном байсан л да. Нэг хэдэн цагийн уншлага байлээ. Тэгээд би хинээс нь ингээд уншаа сонсох үед шүү дээ. Бүх зүйл бүх нөгөө сарниж үүмрээд байсан зүйл бүгд байхгүй болж байгаа. Шууд гэрэл асахад шууд харахгүй гэдэг ойлголт байхгүй болдог шиг тэр зүйл шууд байхгүй болж байгаа. Юундаа байгаа вэ гэхлээр үнэн гэдэг ойлголт байгаа байхгүй. Үнний илчлэлт. Одоо би зүгээр одоо юу гэдэг нь нэг одоо англи хэл мэддэггүй мөртлөө нөгөө нэг тэ Буддагийн тарин уншлагыг тэ төвдөр уншсан тариныг ингээ уншихаар ингээд нэг юм одоо юу гэдэг нэг гэгэрдэг ч юм уу эсвэл бол тэгээ дотор ингээд ариусдаг ч юм уу тийм байдлаар биш шүү дээ. Англи хэл би өөрөө ойлгож байгаа. Яг ойлгоод тухайн юмыг яг ингээд өөрөө ингээд номлол сонсож байгаа юм шиг сонсож байгаа байхгүй. Тэгээд ирэхээр нөгөө бүх бодлууд бүгд байхгүй болоод ингээд дотор нэг цэвэр агаар амьсгалж байгаа юм шиг ингээд нэг тайвшраад яг нэг миний дотор сүнс маань тэгээ яг нэг юм ундаа ууж байгаа юм шиг хангаж хатгах гэж исэн зүйлээ эргээд ингээд нэг юм дэвтээж байгаа юм шиг те хатж исэн зүйл ингээд нэг юм тэгээ нэг гоё нэвчж байгаа юм шиг те одоо шингэн зүйлээр те одоо хангаж исэн зүйлээр тэгээ би бодсон л да олон тэгээ 3 цаг ч үлээ бид нар ингээд Ром номын талаар ингээд мундаг зүйл нэг уун бид нар ингээд яг ярилцж байгаа байхгүй яг би ч гэсэн олон зүйл дүүнераас ойлгосон дүүнер маань ч гэсэн хоёр ах нараас олон зүйл ойлгож ухаарсан. Тэгээ тухайн үед бол үнэхээр бурхныг алдаршуулсан дүүнер маань ч гэсэн ямар гоё цаг байваа гэж ярьж байгаа. Тэгээ нэг зүйл юу вэ гэхээр бид нар ингээд гаргаад ойлгож ухаарсан юм а бусдад гаргах буюу амаараа ярьж болно өгж болж байгаа. Гэхдээ гол нь дараа нь бид эргээд тэр дорооч гэдэг юм уу ямар ч байсан гэсэн ингээд бодисын солилцоо гэдэг шиг цус сэлдэнэ гэдэг шиг авж ихгүй бол хоосон мэдрэмж хийхгүй. Гэхдээ тэнд нэг тийм юу гэдэг нэг бол янз бүрийн байдлаар бардамналт ч юм уу эсвэл бол те тэнд юу идэх ямар нэгэн байдлаар эсвэл шууд утгаараа надад асуудалгүй байсан ч гэсэн бузар муугийн дайралт ч юм уу те янз бүрийн шалтгаан байж болно. Нэг тийм сонирн байдалд ороод байгаа хөө. Тэр утгаараа бид авах хэрэгтэй байгаа. Бурхны үгийг номлол сонсд юм уу те монгол хэл дээр зөндөө номлолууд байгаа. Та ямар нэгэн байдлаар үйлчлэл хийгээд эсвэл бол сайн үйл хийдэг ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд эсвэл ажилдаг ч юм уу тий хүмүүсүүдтэй ажилдаг ч юм уу тий эсвэл нэг маргаан дунд ордог ч юм уу ямар нэгэн болсон дараагаар нь заавал номлол сонсоорой. Магтаал гэж хэлж болж байгаа. Гэхдээ магтаал биш тий хизээш номлолтыг гүйцэхгүй байхгүй юу? Магтаал мэдээж зэрэг явна. Гэхдээ номлол буюу Библи судлал номлол гэдгийн цаана юу байгаа гэхээр Бурхны үнэн. Иохан 8:30-32 дээр үнэн та нарыг чөлөөлнө гэж байгаа. Үн та нарыг чөлөөлнө.
Тэгэхээр Есүсийн үг чинь өөрөө хоёр талдаа эртээ сэлэм. Тэгээд сүнсний сэлэн болох Бурхны үгийг барина гэд яг тэр бүх дайрал тоглохооны ганц завчиж байхгүй болгодог зүйл чинь үнэн учраас тэр үнний талаарх ярьсан номч байна уу, номлолч байна уу, магадгүй зүгээр Библийн уншлагч байна уу, юу ч байна уу. Гэхдээ номлол тайлбар байвал зүгээр болоо гэж бодож байгаа. Яагаад гэхээр Библийн уншлага бол те ерөнхийдөө бол эсвэл зүгээр нөгөө нэг те ямар ч гэсэн тухайн хүн тухайн сонсож байгаа зүйлээ ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. Ойлгох үед оюун санаа шинжлэгдээд хуучнаа тайлаад шинийг өмсөж байгаа процесс явагдаж байгаа анзаарэгдэж байгаа. Ойлгохгүй зарим Библийн хэцүү хэсгүүд байгаа шүү дээ. Тэрийн тийм хэсгийн уншлага байлаа гэж бодоход та ойлгохгүй учраас яах вэ? Эсвэл зүгээр ойлгохгүй юм аа ингээ удаан сонсоод байхаар ингээ зүгээр ингээл мантал унтдаг шиг унтах юм уу? Үгүй тийм унтах зорилготой биш байгаа байхгүй. Тайвшрах, тухайн худал хуурмаг зүйлмийг худлаа гэдэг нь илчлэгдээд үннээр би тайвшраад сүнс маань хооллоо тэгээд эргээд төлөв байдалтай шилжих юм. Иймэрхүү байдал. Тэгэхээр Бурхны үг үргэлж бид авж иж бусдад өгнө. Өгсөн бол дахиад авах хэрэгтэй байгаа. Нэг тийм зүйл бодогдсон. Тэгээд энийг л давчгаа хэлхийг хүссэн. Тэгээ 11 минут болчлоо. Тэгээ та ч гэсэн ингээд өдрийн амьдралд янз бүрийн болоход ингээд зүгээр шууд утсаа тавиал бэлтгэхгүйгээр байгаа хувцастайгаа шууд мэдээж жоохон бэлтгэл ахлаа. Тэгээд шууд та энд би шалом таны бидний гэрчлэл дээр тавьдаг байгаас энийг та өөрийнхөө одоо баг платформ шиг эндэр шиг ашиглах боломжтой шүү. Тэгээсээ гэдэг утгаараа паблик байгаа. Тэгээ би ч гэсэн бас ингэж одоо ингэ гаргачихаар би баг өөртөө дахиад номлож байгаа байхгүй юу? Өөртөө дахиад баг зааж байгаа. Урд нь бол ингэж яриагүйсэн бол шүү дээ. Би яах вэ гэхээр зүгээр те тийм байх шүү. Хэцүү үедээ одоо юу гэдэг саний ярьсан ойлголтуудаас маш бага нь би ойлгоцсон юм шиг энэ дотор байж байгаа. Ярих үед яаж байгаа гэхээр ярих үед ариун сүнс саяны үнэнтэй нэгдээд миний хамаар дамжуулаад эргээд надад ярьж эргээд би баг ариун сүнсний яриаг би баг сонсож байгаа байхгүй өөрөө. Тэгэхээр итгэж хүмүүсүүд нэг төлөв байдал чи яг энэ шүү дээ. Ярих үед яа Матай 10 дээр ч байгаа. Та нар очиод баригдаад шүүхтэр очиод юу ярих вэ гэж битгий санаа зовоо. Очиход цаг нь болох үед та нарт юу ярих чинь өгднөө гэж ярьдаг. Тэгэхээр яг ингээд уцаа бариад ингээд ярих юм бол өгдөөд байгаа байхгүй. Надад байгаагүй юм мэт. Мэдээж яг байсан зүйл дээр суурилж байгаа. Гэхдээ гол нь ариун сүнс тэр зүйлийг нэмж дэлгэрүүлж биднэрт өгж байгаа. Тэгэхээр олон талтай зүйл болдог учраас бүгдээрээ бие биендээ гэрчилдэг байцгаая. За шалом эзний амар амгалан дүрэн байх болтугай.